Одоо бас манай үзэгчдэд бас сонирхолтой ой болж ирсэн. боломжтой болоо. Тийм боломжтой ой болоод. Би дуушлах хэмжээнд дээр зөргөө тавиад. Зөргөө өсө зөргөө байгаа юу? Байгаа шүү дээ. Чи одоо ингээд янз бүрийн хүмүүстэй нэг оронд байгаад байдаг. Сар зөргөө чинь зүгээр үү? Үгүй зөргөө битэрийг та юу гэж боддог юм? Зөргөө битэр чинь уран бүтээлийг амдаад бас ямар янз бүрийн байхгүй ш. Тэгээд байхгүй ш. Найз залуу байна уу? Байхгүй. Энэ орноос юмтай олчих гээд. Үгүй ээ юу? Энэ шаарал шуулна хаа те. Бат штэ. Энэ телевизийн нэвтрүүлэг чи ихнэр үзсэн шүү дээ. За тийш дээ та нэг оронд орсон чи ядаж буруу тийш хараа. За тийг бас би чи ихнэртэй өнөж чи өөе зоригтхаа ёо ямар хэцүү бэ араас нь лээ. Би одоо танаас нэг асуулт гэсэн байна. Хоёулаа ингээл нэг оронд ороод ингээл орой зурагт үзэн штэ. Тэг Univision-гийн видео сангаас ингээл. Та тэгвэл надаа ямар кино үзүүлэх вэ? Шүүдэр дундуур. За ёстой наадах чи яри. Шүүдэр дундуурыг би үзсэн. За үнэхээр яг үзсэн чи? За би ярьчихгүй бүр. Гоо чи ер нь уулсан уу, инээс нь ханаас нь яасан? Би яаштай тэр охиныг ингээд би шудраг юмд дуртай тий. Би үнэхээр ингээд би тэр хүүхэн тий. За ингээд нэг хэдэн сарын дараа би ингээд хүүхдтэй болчлаа ингээд худлаа тий. Тэр хүүх залуугийн хүүг болгоод гаргаж болох байсан. Гэтэ тэр тгээгүү. Бас ийм зан чанар одоо бол их ховор болжээ тий. Бүсгүүчүүд маань хуурамч байна. Ийм байна тий. Үнэхээр амар гоё кино болсон гэлээ баярлалаа шүү дээ хаа. Ингэж ярьж байгаа хүн шин за өөдөөс нь. За үнэхээр гоё кино болсон гэлээ. Яагаад вэ гэхээр амар энгийн гэсэн мөртөө ингээд зүгээр л тэр кино бол үнэхээр ядаагүй мөртлөөсөө бүр аим шигтэй гоё кино. Би бүр амар баярлсан. Тэгэхээр болохоор Univision-д би шүүдэр дундуур кино үзсэн. Шүүдэр дундуур үзсэн. Тэгэхээр дахин үзэж болохоор кино. Болохоор кино бүр яаж вэ гэвэл тэр нөгөө дөрөв хөгш ах байгаа шүү дээ тий. Тэр дөрөв ямар хөөх юм тэр мөнгөнд байгаа тэр дүлий тий. Йоо бүр үнэхээр гоё. Тэр залуу эмэгтэй хоёрын хоорондын харьцаа тэр яриа хэлсээс одоо цагийн хамрын харьцааны хэв маяг гаргаж байна. Ер нь бол өөр хэлээ. Жохон өөр. Яагаад өөр вэ гэхээр үгүй хөдөөнөх биш тийм гоё цэвэр хичмэлхий би нэгэ хүндлэхтэй тийм байхгүй шүү дээ. Одоо ч манайх баг анх уулзсан өдрөөс барагдаа яа тийм. Тэгээд 2 3 дахь хоног дээрс нь одоо бараг ирэхэлтэй бараг хайраа ханаа болол яваад гэдэг нэг иймэрхүү хэвлэгхэн харилцаанууд маш их байгаа. Тэгэхээр танай кино дээр бол үнэхээр хайр дурлалыг үнэтэй үнэхээр гоёор харуулсан билээ. Аанда ингээ ийм их шиг дасж штэ тий тэр хоёр чаа. Их гоё кино болсон билээ. Баярлалаа. Юу киноны PR хийж дараа нь мөнгө төлрөө дансаа явуулъя за. Би санд зүгээр YouTube дөрвчгийн бата үед. Тийм үү? Чи амар хурдан гэсэн тийм үний юм уу? Тийм үү? Хурдтайгаас гадна Монгол улсыг бүрэн бүрхэж чадсан байгаа. За, энэ сүлжээ байна гэж юм уу? Дөрвч зөвхөн Улаанбаатарчуудын ч юм уу эсвэл Улаанбаатарын төв хэсгийн хэрэглээ байсан бол. За. Одоо захын бүх сундад дөрвч ирнэд орцсон. Ямар талаагийн тий. Одоо биш оноо модашгүй шахуу одоо Монгол орны бүтэн төрөх шээ. За. Нийт 300 гаруй сум суурин агуудыг бүгдийг явуулж байгаа. Энэ ийшээ явах одоо миний урам зориг итгэдэг одоо шиг дөрвжийн баталж одоо хэлсэн учраас би хизээш одоо энэ нийгмээс тасрахгүй дунд нь явах юм байна. Би тэр шинээр гарахад тэр юу гэх дөрвжийн бол асар нөлөөсөн үү. За ингээ Unity-ийн дөрвжийн нөлөөсөн бэ. Кино рекламын нөлөөсөн биш юм. За тийм баярлалаа. За тэр яг гой зоригт хаа. Ер нь таа биш тий. Тэрийг хийж салхидаг үү? Тэрийг. Тэрийг гэж муу. Та юу гэж ойлгоод? Ядаж юугаар амтрах юм би ойлгоно. Тэрийг гэхээр юугаар тэгвэл хийж салхив. Юугаар хийж салхив. Ер нь бол би их тогтмол юм шүү дээ. Нэг юм сонгосон бол яг тэрэндээ бат. Ер нь солидгүй. Юу вэ? Та юу солидог гэж бодож байна? Юм солидог. Би зүгээр л сувга та хэр солидог юм бэ гэж асуусан шүү дээ. Ер нь суугч солидгүй, утсаас солидгүй, камераа солидгүй, кофений том сос солидгүй, нас шиг ер нь тийм юу солихгүй яваад гэдэг юм шиг юм. Юу хүн хөгжилтэй асуулт асууж байгаа чи сериус болгох. Хааш. Ана одоо та нар чинь тэгж асуудаг юм ба. Би чинь танаас шиг насны хүүхдүүдтэй нэг харьцаад байх. За. Та нар чи яриа хөрөг чинь заримдаа бодлоо. Хаяа. Тийм. Одоо тэр шүүдэг дундуур дээр нэг сонсгол нутгаар үгэн байгаа. Тиймэрхүү л болох юм биш. Яг чамаач одоо тэрнийг харсан юу үлээ гэж бодож байгаа. Солидгүй харин юу ч солидгүй үсэн солидгүй. Үгүй зоригт хаа. Та ч одоо наснаас амар гой залуу харагддаг ш. Та юу мэдтий?
Яах нь? Үгүй яах ч вэ би таныг л өдөж харгаа гэжтэй. Зүгээр яах вэ? Ер нь зүгээр. Ер нь зүгээр тийм. Би 50 насныгаа хийж хахад хүмүүс намайг 30 таар хийж чинь гэдэг байсан. За. Одоо тэрнээс ч хойш мөлий бас юу өнгөрчлөө шүү дээ. Цаг хугацаа өнгөрсөн үү? Тэг явчлаа. Гэхдээ манай зориг давхал ер нь бол би яг нэг магтчихээ. Ер нь бол ийм гоё залуу сэтгэлгээтэй, эрч хүчтэй, жавхаалаг тий. Тийм их өнгөлөг. Яг бор эстэй л да. Тэгтэл өмнө гоё өнгөлөг тий. Гоё тий. За гинэ та баярлалаа гэ. Йоо яаж хөгжөхгүй зориг таны би бүр багцыг нэмж өгье. За баярлалаа. Үгүй зориг та бас яагаад дургууг нь хүргээд бас цаашаагаа хараад илгээ тэрээ зөксөж байна. Ер нь нэг байран дээр тогтож чаддгүй явж л байдаг. Тийм байх тий. Эндээс л тэгээд ах шиг байна. Тийм байх тий. Та ч юм зориг та бизнес хийдэг үү? Тэгээ шүү дээ. Би таныг тэгж сонссон шүү дээ. Энэ зоригт гişүн чийсэн амар гişүнээс хагаад амар нууц талт тий. Амар бизнес хийдэг амар мөнгөлөг зүгэлэг гэл тэгээд байдаг шүү. Үний юм. Ер нь над шиг олон хүн нээлттэй ил гэсэн одоо хүүхдүүдээс мөнгө гуйж амьдрах гэдэг бол бас тий. онцгой шүү. Тий онцгой. Тийм учраас одоо энэ гişүн болоогүй ачаар одоо энэ наснда бараг анх удаага өөрийнхөө дураар өөрийнхөө таваар найз нөхдөдөө дуртаал юм гэж. Түгэлтэй амар гоё байгаа юм тий. Би таныг бас жоохон Жишээлбэл гişүн болцсон бол хадлан дээл хийхгүй. Гişүн болцсон бол сүүдэр дундуур гэж сайхан бүтээл төрөхгүй. Гişүн болцсон байсан бол би өнөөдөр ингээд Монгол орнод тойрох гээд аялах гээд итгэл базаагаас хууж явахгүй шүү дээ. Тийм учраас бол энэ бол миний амьдралын хувьд их том завшаа. Энийг би одоо максимум ашиглах хэрэгтэй болж байна. Тэгээ зоригтхаа ер нь бол манай нэвтрүүлгийг маш олон залуучууд үзэж байгаа л да бидний үеийн тий амьдралдаа дөнгөж хөл тавьж байгаа. Тэгээ одоо та бол маш мундаг бизнесмен, улсын хурлын гишүүн, сайд байсан тий. Ингээл та бол одоо маш олон юм үзэж харсан. Мэдээч таны амнаас унах үг болгон бол залуучуудад алт тий. Тийм учраас бас манай нэвтрүүлгийг үзэж байгаа маш олон залуучууд байгаа. Тэднэрт ер нь боловсрол хэрэгтэй юм бэ тий. Ер нь ялгаатай хэрэгтэй маань нийтийн хүмүүсийн үгийг битээ сонсч ирэх гэсэн. Яа. Өөрийн дуудлагаар явах хэрэгтэй шүү дээ. Өөрийн хүслээр явах хэрэгтэй шүү дээ. Өөрийгөө хүчлээд нэг сар өглөө 6 сарээс хүрчихэд өөрөө ондох болчихдог. За ажил хөдөлмөр дээр ийм байдаг юм биш. Тэгвэл хайр дурлал дээр төвчээр хэрэгтэй. Хайр дурлал дээр ч өглөө 6-д босох хэрэгтэй шүү дээ. 6-д босноо гэдэг нь хүн өөрийгөө өдөрч чадчих. Хайр дурлал чинь сэтгэлийн одоо босол тийм хөөрл янз бүрийн дагуулдаг шүү. Тэрнээсээ болж хацтай хайр дурлал, азгүй хайр ер нь ингээл амьдрал чинь өөр янз бүрийн болдог шүү. Тэрээс чи өглөө олон 6-д босч чадах юм бол бүх юм дээр одоо аз юмр дагуулна. За тэгвэл залуучуудаа ажил дээр болон хайр дурлал дээр өглөө 6 цагт бос. За эрүүл байгааг бол 6-д бос, ажламжуудыг бол 6-д бос, таалагдыг бол 6-д бос. Төвшөрмээргүй 6-д бос. За хөөе, хоёулаа тэгвэл одоо гоё тархтаа боовоо идэх үү манай нэвтрүүлгийн байна. Би одоо тэр нь ямар андаа уугаагүй явж гинөө. Үлсэж гинөө. Кофегаа нууцмаар байна. За тархиж шүү. За эхлээд тархаа болчих. Яг танаа нэвтрүүлэгт байн ороод ирэх байн юм тий. Тийм шүү дээ. Баян тархтаа боовоо. Тэг чи өдөр болгон юм видео гайгүй тий. Гайгүй тархалтай. Гайгүй юу? Гоё нэ. Амтэн. Баян таа асуу. Яа, юу асуух? Асуучихлаа. Хүүшээ, та ямар ч хэлсэн. Үхэр өшөөстэй. Алуу юм. Хүүшээ та сая яасан юм хөрөнгөр шарчтай бөө юм болсон юм яасан.
тэгсэн шүү дээ. Яасан. Ваа. Засаг 100 хоногтой гэдэг нэг цөөн мөнс гэсэн нэг болдгоо. Тэгээ яаж зүгээр байх. Би ч ажил болсон 100 хоног болсон гэдэг юм байна. Нөгөө засагч шин засаг байгуулсан 100 хоног. Би ажил болсон 100 хоног. Хийсэн бүтээснээ бас олондоо тайлбарлах хэрэгтэй шүү. Ер нь тэнийг асемар анх бид нар монголчууд миний мэдхээр. Өхөр амар амьдаар шаардсан үстэй амьдаар нь ч юм. Тэр нь дэлхийн гүрнүүдийн одоо хамгийн том хүмүүс болсон монголчууд бас байдгаараа л одоо дайли хаадын тэр эдгээр юугаар дайлал гэсэн юм шиг. Тэр үеэр би нөгөө тэр өхрийн зургийг анх Facebook, Twitter жиргсэн байна. За. Тэр нэг их актер анхаарал явуу хэлцүүлэг болно болохгүй. Тэгэхээр болно болохгүй бүгдийн тэр дотор юу байсан гэхээр нэг амсаар шивсэн гэсэн тэр. Хүний юу байгаад байсан. Би ягаад ард олондоо жирийн монголчуудаа тэр хаадын тэр юу амсуулсан л да. Тэгээ би дүндээ ямар зүйлтэн төрсөн бэ гэхээр ер нь өхөр шалсан надаар дуусах гэдэг. Тэгээ ер нь үл тийм юм. Хөөе, цахим ертөнцид одоо ингээд сошиал мөршил таны хамгийн их хил ам дагуулсан тийм пост юу вэ? Зураг мөр байна. Яа, чиптэрээ шилжүүлж байгаа шүү. Тэр юм уу? Тэрнээс өөр хил ам гараагүй юм уу? Бах баш. Тийм үү? Миний нөгөө яг нөгөө хүүх гаддаг сэлбэ юу? Ер нь тэрнээс очиж гайгүй алдартай болсон яасан гайгүй. Харин ч бүр өстой ёо. Тэгвэл өстой буруу арчаа. Одоо дахиад бас сая хоёулаа авахулсан бас янз бүр болох үү. Би ч тэ тантай бас нэг хэсэг холбогдож малгдсан. Би ер нь бол зоригдохыг айгүй гой хөндлөж явдаг шүү дээ. Манай аав шиг амар ухаантай юм ярина тий? Лаг ухаантай юу? Тий. Айгүй ухаантай мундаг хүн штэ. Манай зоригдох үлтэй. Бас нэвтрүүлэгтээ урьж оруулж ирсэн чи. Энэ орон дээр асуучихгүй цорон болохтой зүгээр юм дээ. Тийм багаз. Хамт нь ямар вэ? Нөгөө орны хажууд нэг юм явж томор юм байна. Зүгээр юм. Би бол орой болгон тарихтаа боогдож байгаа шүү. Та ер нь унтахаас өмнө яад юм? Нөгөө унтахаас өмнө зураг үзсэн шүү дээ. Зураг л үзэх үү? Зураг үзсэн. Өсөөд хоолны зураг үзсэн. Өсөхгүй гайгүй сайхан байвал халууцаар байвал өвлийн сайхан зураг үзсэн дээ. Оо за та ч мөр зургаар амьдсан. Хам цангаа байвал ус хорхны зураг үзсэн дээ. Та оноо үзэхгүй үзчих шиг надад байхгүй. За зурган дээр тийм байна. Оноо мэдгүй. Гоё хошин шагийн мэдрэмж жоохон муу юугүй юу? Гавгаага. Хэцүү баха. Харин хэцүү байна тий. Манай нэвтрүүлэгч уг дандаа гоё хөвчлөлтөө юм яриад гоё инээ чанаагаад би ч мөр нулимсаа гартал энийг аваад тэн дээр ч одоо юу ухаарлын тий. 6 цаг. 6 цаг сэрээ. Инээмээр байвал 6 цаг сэр тий. Йоо. Ангаа нэрээ мэдхгүй юм мэдх юм. Нэрээ мэдхгүй юм. Ер нь тэгэл наваг жоохон байх чинь намын үнэн сонир хүмүүслээ шнэ. Тэгээ танай намын үнэн сонир дээр ч онгомногоо гардгүй байсан юм уу? Орой арах юм уу тэгээд босхгүй шүү дээ. Шорон ном одоо. Үгүй би тэгвэл танд нэг юм яриадгүй. Ер нь бол сайд ялаа хоёрыг шүү дээ тий. Сонио алнаа гэж байна шүү дээ. Ялааг нь сонингоор тап гэж алччихсан тийм ээ. Сайдыг үл яах юм? Үнэн сонир дээр жоохон буруугаар гаргачихад л тэгээд дуусах. Сайд ялаа хоёрыг сонин биш л дээ. Тий юу? Одоо Twitter гэж нэг маяг байна. Харин дээр үеийг ханал би. Таныг бас дээр үеийн хүн болохоор чи би бас дээр үеийн юм чинь л яриад шүү дээ. Ямар амар сошиалч юм болсон би тааж бүр улаан сошиалч юм биш. Тэгээ тэр яг гоо Twitter дээр тий хийрч хэрэгж чинь сонин сайхан ойрын. Тэгэхээр би зэрэг нэг актер уншиж амжтгүй. Орой бихтэй ажилласан үед бол гүйлж шаардсан. Ер нь бол би сошиал медиад зураг постлохоос цаашаа нэг яадгүй. Нэг яадгүй октод яах вэ? Тэр нөр янз бүр. Ер нь бол надтай ч дэм мессеж энэ бол уншихаар голноор ярьдаг. Өдөрт нэрээ хэдэн мянгаар ярьдаг. Од юм аа. Гоё юм. Над мадруу уншихаар баг. Тийм үү? Над мадруу ерөөс тэгдэг шүү. Тэгэхээр миний Twitter, Facebook-ийг ч надаас гадна өшөө миний дөрөв туслах зэрэг хөтэлдэг. Оо за. Тэгээ манай туслахууд тэр мессеж дэм-ний өвчрийг олоод байгаа шүү. Тэгэхээр онцоо одоо шаардлагатай юмуудыг одоо таны өмнөөс тийг чатлж мадлаад уулзсан болцсон байх үү? Агуугүй. Тийм байх. Ер нь тэр онцгой одоо шим заашгүй хариу өгөх юм байвал надад тийм асуудал яах вэ гэхээр би үзэж ирэл гэдэг байхгүй. Тэгвэл би чинь тэр олон мянган мессеж тийм яаж авах вэ? Тийм дээ. Одоо хэцүү л байлгүй тий. Хөөе. Чи энэ өөрийгөө одож хэлэх гэдэг юм.
Гүү би таныг л од гэдэг. Ямар байна? Гүү би таныг л од гэдэг шүү дээ. Хөөе зөрөгтхаа. Та ер нь ингээл утасгүй, аппаратгүй дээдл нь хэд онж үтсэн бэ? Өстө үзэг юм байна. Тийм үү. Таныг тэгвэл нэг өдөр хоноодох би чагаа сая доллар өгье гэх яах вэ? Аваа шүү дээ. Хон чадах уу? Зургаад л Та ингээ буугаад өгч юм. Зургаад л босох хэрэгтэй. Би манай мө зөрөгтөх чинь мөнгөнаалах юм. Ойр дуулцаагүй жоохон мөнгөнаадах юм. За чиг ёо 6 өдөр үү? Зүгөө 6 өдөр гинэ. 6-ад босоо. Манайхаа 6-ад босно шүү. 6 цаг гэд мэдгүй шээ. Юу юм? Чи нөө Чингис жагаахыг мэдэн шүү дээ. Мэдэн шүү дээ. Жагаахаар. Шүтэн шүү дээ. Чи тэгээд 6 цагийг мэдхгүй гэж байна. Ямар дээ? Тик так ямар 6 цаг. Баяртай хуучин омын баяртай. Шаар 6 цагтаа л. Би тэрээс болоод 6-аас тусдаг болсон шүү. Та чинь дуулдаг үлээ? Ер нь продюсер бүгд л өссөн шүү дээ. За тэгвэл хоёрын гоё продюсерны ганц дуу хай барьж идэхгүй үзэгчтэй. Ер нь зургчингийн хажуу зураг авч болдог, дуусны хажуу дуу. Би чинь нэг дуучин биш шүү дээ зөөр яхаа. Зөөр яхаа. Цэрэгтхаа зөөр яхаа. Ам барьд юм уу? Юу яриад байгаа юм бэ? Юу яриад байгаа юм? Би мэрэгжлийн дуучин биш байхгүй да. За хоёрын ганц дуулчих. Та ч хэл мэрэгжлийн зурагч биш үсттэй. Мэрэгжлийнх юм уу? Тийм. Хоёулаа мэрэгжлийн биш юм чи хоёулаа гоё дуулчих л да яа би. Жаргал зовлон залуухан нас хичээл цуглаа хэрүү зодоон оюутны жилүү хайр сэтгэл халуун нөхөд анхны шоон амьдралын халхам оюутны жилүү залуусаа оюутнуудаа имрас сэргэж бамбран ер нь орондоо дууж болтгоо хаа. Оо хүн орцсон явж байгаа чинь за бамбраа яг нэг ер нь болохгүй байна. Чи Монгол орноо мандуулын тэгээд яг ингээд өргөлтийг оронд явж болох юм те. Ахгүй юу? А дээшээ гардаг дуу юм уу? Бодлоо хоолой мөрөхгүй болон хоолой өрнөтэй. За тэгвэл үргэлж та. Орондоо явчихаад Монгол орноо мандуулаад тэр үл нэр өвчин шүү. Үгүй болохгүй. За. Ёо би нэр бүр яах ч учраа. Хамгийн сүүлд Emotion-тай нэг дууссан шүү дээ. Ямар дуу юм? Энэ дуу дууссан. Тийм үү? Тийм Emotion-ы бүртээ Урав штий. Яа. 3 байна уу, 4 байна уу, 8 байна уу? Ер нь их олон л харагддаг шүү дээ. Бас ер нь бол нэг ийм үг байт юм байл. Emotion битэрээ хамтар сүүлдээс уран бүтээлүүд энэ дуу байна. Яа. За. Уран бүтээл хийж шүү манайхаа. Монголд нэг гайгүй царайтай хөрх юм уу хин манай мага хүү би гэдэг нэг хэдэн гаруудын нэг гайгүй царайтай гэдэг шүү дээ. За тийм. Тэгэл тийм хүмүүс ичдээ хөрхнөр нь дуудаад олон юм надад. Хүүштэй манай зөрөгтөх чинь юу хөөрхөн штэ. Юу ярьж байгаа. Таны хин тэгш муухай гэж хэлсэн. Гүгү хөөрхөн. Маа та уучих. Хөрхөн. За. Манай зөрөгт ах ингээл юм хөрхөн. За тэг та цаашаа гоё өөртөө яаж та ер нь ямар байрлалаар унтдаг юм? Гоё тэр байрлалаараа гоё хэвтэлтэй. Ийм байрлал юм уу? Яг онцгой миний гарт нэг дутаад байна. Юу юм? Гар дутаад байна. Гар утсаа. Яг тийм гар утсаараа жирэгд юм уу? Зураг хийд юм уу? Ер нь тэгээд орой унтлахын өмнө нөгөө өдрийн постсон зурны доотлын комментүүд уншихоо. Тэгээд доор нь хариулах уу та? Үгүй шүү дээ. Унтж байгаа хүн чинь хариулна шүү. Ерөнхийдөө хүмүүс нэг тийм сэтгэл төржтэй. Тийм зургууд тэр нь тийм хүмүүс зураг дээр их тийм гой шөмж үлддэг байсан. За. Ер нь зураг авдаг хүн гэж Монгол байхгүй болсон. Гар утснаас эхлүүлээд ер нь юу юмар л авдаг. Зураг юу өгүүлэх хэвээр тэр өгүүлэх байгаа юм өгч чадчих. Хажуугаар нь одоо салааруулсан юу та зураг байж үгүй юу гэх. Гоё юм биш. Би таны нэг гоё үгэнд амар баярлсан. Нэг юм гоё чонын зураг авангуудлаа. Юу хүмүүс намайг агнсан уу гэж асуусан. Үгүй штэ. Би чинь зурагчин болохоос юу анчин биш шүү. Буутай биш камертай явдаг. Тий, буутай биш камертай. Тий, ер нь бид нар буутай биш камертай явдаг. Ганцаараа биш олоолаа явдаг. Тэгэхээр чоныг авч нь одоо миний машин хүртэл хийж байгаа шүү дээ. Тийм байлээ яг тий. Хажууд нь хоёр адилхан машинтай. Аль 0669. Өнцгөөс нь зураг авсан.
заавал одоо таны нотлох машаа юм шиг. Яа. Эсвэл ингээд энтэнд ингээд октоодыг дагуулж яваад зургийг авлаа. Бид 5 сургуулаад явдаг. Тийм шүү дээ, олуулаа. Тийм шүү дээ. Би мэднэ. Би ч өөрөө даруулж ирсэн юм чи. Тий, би мэднэ. Даруулж ирсэн хүний хувьд би сайн олуулаа даруулж ирсэн. Эхний даруулж ирсэн баг шүү. Тийм шүү дээ. Би ч эртний даруулж ирсэн. 2 жил 3 жил юм баг шүү. Тий. Эрт даруулж ирсэн тий. Тэгээ манай зориг тагч их соёлтой асууж ийш даарна, фэйсбүүкт асууж ийш тавина тий. Тий. Таны талаар ер нь бол ийм явган ярианууд аягүй их байдаг л да. Тэгээд тэр дундаас нөгөө ингээл ийм олон хүүхнүүдийн зургийг аваад тэгээ дараа нь яадаг вэ гэсэн асуулттай аягүй их явдаг. Дараа нь яадаг юм бол? Тэгээд баахан лайк авдаг шүү дээ. Зураг тавьсан. Эсвэл нэр ухаалаг шүү нэр. Тэр шүүдэр дундуур дээр нэг охин ч нөгөө хэдэн өвчнөхийн зургийг авч постлаа. Тий. 5 минутанд 100 лайк авлаа. Тий. Яг нэг тийм нэрээ сая шүүдэр дундуурыг манай хин баабар үзээд. За гарчээ. Гүн киносон тэр чигээр чил юм шүү дээ. Яаж вэ? Яг л чамшиг жоохон танхаад хүмүүс байхын, чамшиг нөгөө гар утас майдсан хүмүүс байхын, чамшиг постлсан хүмүүс байхын. Ерөөсөл Монгол ах уу, Монгол тал руугаа их хэлбэрсэн, байгаль руугаа хэлбэрсэн, яг л чиний зургууд. Гэсэн мөртлөө нөгөө Twitter, Facebook-ын явж л ах юм бас яаж мартах вэ? Өнөөдрийн Монгол төрх. Би ер нь өнөөдрийн Монгол төрхийн нэг илэрхийлэл юм шиг байна, тийм шүү дээ. Ер нь хоёулаа чи юм өндөр том шанаатай, тийм том хацартай, тийм бүхэлдэн дүүнүүдтэй. Юу яриад байна л да. Монголдоо хайртай. Оо, буцаагаад би бүр ёо за. Ёо, энэ одоо зориг тахын. Намайг хөөргөөхөн гэж байгаа. Өөрийнхөө шанааг одоо яа. Ер нь та эх оронч хүн гэж ямар хүнийг хэлэх ганцхан өгүүлбэрээр хариулаач. Гэхдээ ерөөсөө аав ээжтэй үр хүүхдтэй хайртай байж чаддаг хүмүүлгээр цаашаа их хөндлөж байна шүү дээ. Би бол эх орон чи юу гэж бодож байна гэж зүгээр Монголдоо л амьдрахыг хэлэх юм болов уу гэж бодож байна. Хамгийн дотны хүмүүстэй хайртай байж чадж байгаа юм бол эх орон. Хамгийн гэр орноо хайж явчаад үр хүүхдтэй харддаг, хайрдаг улс төрийн энэ дээрээс эх орон гэж бахардаг хүмүүс бол адгийн шаардлагатай. Улс төрлөөр яваад өглөө шүү дээ. Яана, болох юм болов уу? Тэгдэггүй шүү дээ. Улс төр ярьж болох юм болов уу? Энэ дээрээс цэжэл дээр цаанаа гар гэр хүүхдтэй хайдсан мэдгүй бүтггүй гарууд байдаг шүү дээ. Хажууд байгаа ойр дотнохоо хүмүүсийг хайж чадахгүй байж юу эх орон хайрлах гэж би танд тийм гэж юу? Нүуний яагаад энэ улс төрийнхээ ингэ жоохон том дарга болоод эсвэл бизнесмэнүүд ингэ баяжаад ирэхээр эхнэрээс салаад залуу их нэрт олж тийм бол. Зүгээр харагдсан тэр байх л та. Тэрнээс амьдрал чинь бүгдээрэнд л янз бүрийн юм тохиолдох юм шүү дээ. Тэгээд боохтой. Тэр үед оролдсон шүү гэж яах вэ? Үгүй гэхдээ ер нь бороо үстэй. Энэ октодтой юм залуу октодтой орон төвч болохгүй юм шүү. Яасан? Зөвлөхөд. Яасан? Нөгөө нэг давтаасаа тавиад нөгөө нэг хөвч юу яадаг. Хаасан чи би өгч чаддаг. Юу? Инфо яриа сонслоо би усаа явуулдаг. Та яасан өөрөө тэгсэн үгүй үстэй. Хоо бацаа тэгээд. Та юм сүртэй анхнаасаа тэгээ угаасаа тэр Facebook мөгөөр чинь дүүрэнд л одоо ингээл энэ тэр нөгөө нэг наран туулын захирал. Би чамаа гайгүй гişүүд хэлсэн ч үгүй. Яах чам? Очиж найз залуутай болсон. Найз залуутай шүү дээ. Юу яа. Та нэр хүнийг нэр цусгүй алах юм аа. Юу ярьж байгаа? Яах вэ? Тэгвэл яах вэ? Сайн яриаг. Уу харин тэгээ буруу штэ гэ та хэлээд өгч байна. Чи одоо битээ тийм болоо юм бол ороо цаа. Харин тийм чи буруу штэ гэж найз залуутайгаа цаашаа одоо яах вэ? Та буруу штэ гэ харин та тийм. Чи тэр их хурлын тэр ойртов. За би ойртохгүй би ч угаас холуур явдгийг штэ. Дүүн бол өөрхөдөө мо таргандаа боогод өгч идэл тэгэл мо хитэн зочдтойгоо ингээл нэг хөрхөн мазраал явждаг штэ. За ер нь бол их гоё байна. Битэрий яриад ихтэй гоё байна гэдэг шүү. Унд холоо байна. Тэр бичлэгийг үзснөө та. Ер нь бол эцэг эхчүүд хүүхдүүдэд гулгуулах хэрэгтэй. Ихтэй гоё байна гэх. Зүг үү. Та чи улаан Facebook ч юм үстэй. Яа гэв. Тэгвэл тэр сүүлчийн юм үзснөө. Сошиал медиаг нэг зураг постлох ер нь ашигладаг. Тэрнээс өөр илүү тутам үзэхгүй. Тэр чинь би нэг хаяа гүйлгдэг. Тэр чинь бол барахын аргагүй их тийм контенттай. Тэндээ. Тэр бүгд дотор шумбад орчих юм шүү дээ. Харин та тэр сүүлчийн юмог ядаад үзсэн байгаа. Сүүлчийн юу нэ? Эмо. Яагаад би хамгийн сүүлчийн эмо Facebook-ээс эмо сэтрэгдэг хүүхдүүд хайсан чинь гац ч олдсонгүй тийхөө гэдэг тэр үгүй юу? Харин тийм бичлэг амар их Facebook-оор од болсон аахгүй юу?
Тэгэл ер нь Facebook-ээр энэ Би чамаа лайв хийдэг юм байна хаяа гэж нэг анзаарсан юм. Намаагүй. Та миний лайв үзсэн юм уу? Энийг харсан. Нэг л өөрийгөө л үзүүлсэн амт юм байна уу? Яах гэж байна. Машин дотор ч байлоо. Нэг л юм болсон. За. Тэгээ хэрвээ лайв олны хүн гарч байгаа бол ер нь олны хүн гарна гэдэг өөрөө заавал хариуцлага хийж байгаа. Хэл хүүхдтэй, зэгцтэй. Үгүй харин охтууд ч орж ирэл та үсээ яадаг, нүрээ яадаг ингээл асуудаг. Тэр нь хариулж болно. Харин тэрийг л хариулах гал хүлээгээ ээж дээ шүү дээ. Тэгэл орж иртэл нүсээ янзлал бас хөөрхөн харагдчих гал үргэлж. Тий. За. Би нэг лайв хийсэн шүү дээ. Яа нөгөө шатлын их мастер манай их туулыг би нэг 95 хүнтэй нэгэн зэрэг шатар тоглосон шүү дээ. Тийм сүсээ. Тэгэхээр би Facebook, Twitter лайв видео явуулсан. Тэгэхээр 6 цаг манай их туул тоглоод 6 цаг хөл дээрээ явуулсан шүү дээ. Иргэн юм. 95 хүнээс 10 таа нийцэж 10 нь ялагдаж бусдыг хэлсэн. Супер байна. Супер. Та ер нь гоё нөө охтууд хөөрхөн охтууд мөхтүүдийн гоё зураг мөрөг явах гоё лайв хийж. За өнөөдөр энэ хөөрхөн охиныг ингээ авчинаа. Та нар үрж бодож гинаа гэж юм. Тэгээ хөөрхөн охиныг авч байгааг нэгэнд хүрэх шаардлага байхгүй шүү дээ. Яа. Зургийг тавьж л байгаа юм чи яа тэгээ процессыг харуулчих болтгоо. Өнөөдөр жишээлбэл нааша хийж хахад Twitter дээр мэдээ гарчиж. Улаанбаатар хотын дарамт шийдээд. За тусны ажилд цэрэг оюутан ахлагын сурагчдыг хүчээр гаргаж ажиллуулахаар шийдвэрлэв. За. Тэгээд шууд трийг нь одоо сайн дурын бус захиргааны аргаар албатан хөтөлбөр эхлүүлнэ гэдэг үйлчлэг өгөө. Тэгэд энэ санаагаа илэрхийлж байгаа. Ер нь хүн цэрэг оюутан бол хүн биш. Тэднийг бол одоо яавал яаж болно. Дээр үд нэг тийм хандлага үүссэн. Бусад сэргэж явах шиг байна да. Тэгэхээр энэ дээр бид нар дуу хоолойгоо нэгт чаддаг байх хэрэгтэй. Тэр лайв майг ашиглаж байх хэрэгтэй. За дүүн ч гэсэн тэгвэл чадлаараа хэлээ тий. Оюутан ямар хүн биш юм уу? Тэгээд пирош хийдэг. Тэгэхээр оюутан гаргаж болно. Тэгвэл оюутан сайн дураар гаргах хэрэгтэй. Сайн дураар олноо гаргах чагаа цалинг нь ахиу үйл та. Гайгүй цалин өгч байгаа оюутан болгон гараад ирж шүү дээ. Чинь зах зээлийн эдийн засгийн аргаар удирддаг болохоос биш. Захиргааны аргаар биш. Одоо зах зэвэрлэхгүй хичээл дээр нь тастай байна. Оноо хасна. Сэргүүдийг бол одоо хоолой насна гэж байна. Надад ном авахгүй бол дөнгөж гарахгүй хэ амар ядаргаатай ёо яана гэл бас нэг тэг хэцүүлээд өсөө надад. Яада чиш яг тиймээс хаан гэж. Ер нь бол манай нэвтрүүлэг нэг иймэрхүү. Зүгээр ингийн сайхан буу халаа те зөрөгт идэх хүн юу бодож явдгийг тэмээ хэрхэн гоё юм энгийн хүн таныг би амьдрал дээр ч мэддэг учраас ийм гоё энгийн чөлөөтэй нээлттэй те ийм гоё наснаасаа залуусдаггүй тийм гоё хүн учраас бас залуучуудын нэвтрүүлэгт бас ороосоо гэдэг утгаараа таныг бас үрж ороосон шүү. Залуучуудыг нийлээд нэг ийм телевиз байгуулчаад ер нь тэгээд хүн хөдөлж хоршоод нийлээд хамтраад юм хийж ирэх гэж өөрөө гоё байхгүй. Тийм. Гэхдээ өнөөдөр ингээд хүмүүс сууг сонгохоос илүүтэй контент сонгодог болчихсон. Тийм. Манай нэвтрүүлэг контент. Одоо магадгүй энэ ор хөнжил энэ юу тэр бол бусдаас ядарах гэсэн, хүрэх гэсэн. Тэр санаа зовлох шиг хурцл байвуу тэгэл амжилт шүү дээ. Тийм учраас өнөөдөр нэг хөрхөн бүсгүүтэй ор хөнжил төвтэй болно биш. Тооныг дэмжиж. Юу ярих юм тий? Дэмжиж. Тийм. Манай зөрөгдөх дэмжиж. Юу ер нь юу ч ярьж болно. Ер нь ингээд телевиз үзэгчнийг гоё шүү дээ. Яг тухайн үзэж байгаа үедээ зориг авах гэх тийм байцлаа да. Маргааш нөгөөдөр нь юу ярьж байсан юм болчихдог. Ер нь зоригоо хишгээ хоёр нэг орон тавьсан шүү. Тийм шүү дээ. Тийм. Тийм. Уусаас бол юу ярьсныг нь ой тогтол сайтай хүмүүс сан тан гэсэн. Одоо тун удахгүй нэг жилийн дараа бол одоо хамгийн олон ирчүүдийг өөртөө оруулсан юм шиг таа гэж. Имтэй гал биш ерөөсөө тийм ч. Тийм одоо явж шүү. Тийм явж байгаа шүү. За тийм өнөөдрийн дугаар маань маш их ухаарлалтай одоо инээдтэй гэхээс илүү ухаарлалтай бас тий их гоё болж өнгөрлөө миний хувьд бол яг гэвэл таны үгнээс гарсан үг болгоо алтшиг л надад үдээ боловсролын дайтай их сайхан санагдлаа. Тэтгэвт нь нэг хөвчнийг гаргахтаа заавал нэг юм шиг хэлдэг байхгүй. Үгүй нэвтрүүлгээс босгох чинь. Ер нь ингээд албан байгууллага хамт олон нийлээд яг хөвч гуурлыг тэтгэвт нь гаргахтаа ингэж хадаг суу бариад нэг юм за. За чиш. Ер нь бол тэгээ би зоригтойгоо хувь хүнийх нь үүднээс бол их хүндэлж явдаг. Тэгээ манай нэвтрүүлэг дандаа залуучууд орж байгаа. Дандаа боди модо гоё биетэй өндөр те. Тийм залуучууд орж байгаа. Гэхдээ зоригт ах маань бол тийм биш ч гэлээ үнэхээр боловсролын хувьд хүний хувьд за нийгэм рүү ханддаг одоо тий санаачлагын хувьд бол одоо
хинтэй ч харьцуулшгүй мундаг хүн байгаамаа. Тэгээ дата илүү бэлтгэх нү яах нү. За ингээд өнөөдрийн дугаарт маань зоригт ах маань өнөөдөр үнэхээр сайн цагаа бариад 1 цаг гэхэд гоцоож байгаа тий. Манай нэвтрүүлэгт ингээд одоо ингээд хүлээцтэйгээр ийм сайхан ярилцлагыг бидэнтэй хийлээ. Тэгээд би ч гэсэн зоригт ахынхаа насн дээр ийм гоё нээлттэй залуучуудтайгаа яг найз нэм шиг ингэж гоё ярилцдаг ийм гоё хүн болно. Би том болоод миний мөрөөд. Хамгийн гоё магтаал нь одоо залуучуудтайгаа найз мэт байдаг. Тий. Найз мэт байдаг. Яг тий. Миний найзууд дандаа залуучууд. Тий. Манай зоригт ах бол над надтай яг найз шиг гоё харьцдаг тий. За хишгээ миний дөө яаж юм бэл тий. Ингээл үнэхээр гоё хаяа аав шиг хаяа найз шиг ийм гоё хүн. Тэгээ тийм учраас би хувийн зүгээс хүндэлдэг учраас бас миний нэвтрүүлгийг дэмжиж тий. Манай нэвтрүүлэгт оролцсонд туйлаасаа их баярлалаа. Тэгээд ахын дүүдээ болон танаа хамт олон энэ телевиз энэ олон үж байгаа энэ сувга хөгжүүлээр олон үзэгчтэй болоороо. Тэгнэ. Та орсон ч одоо зөвхөн одоо үзэгчтэй баярлуул хөгжөөх баясгахаас гадна ганц ч гэсэн тийм хэрэгтэй мессеж. Хүн болоо өглөө 6-д босчих ёстой гэдэг юм шүү гэдгээр бүх нэвтрүүлгээ эхлүүлж ядаж. За тэгээ юу. За тэгээ. Өглөө 6-д босчих. За тэгээ. Яагаад гэвэл манай нэвтрүүлэг хүмүүс шөнө унтахаас өмнө үздэг байхгүй юу ерөнхийдөө. Тийм юм чи өглөө 6-аас босоорой гэд би хүн баян хэлчихье. За тэгээ энэ удаагийн дугаар маань бол ерөнхийдөө амар их юм авууштай. Тэгээд их ойлгох юм ихтэй, юм өгөөжтэй гоё нэвтрүүлэг боллоо гэж би өвдөд өгнж байна. Та ч бас өндөр юм аа? Тий? Гайгүй шүү дээ. Залуудаа бүр л өндөр байсан бахтай тий. Хүн чинь нас ахих тусам ингээл агшаад идсэн юм. Харин миний агшаад ихсэн юм уу? Мэдвгүй. Эцэг. Бодохгүй одоо хэлэх байхаа баг тий. Elə нэг жилийн дараа дахиад уулзаад үе энэ ч нэвтрүүлгээ дуусгах юм. Туу алдсан юм чинь. За тэгээ өнөөдөр бас бид хоёртай нэг оронд ингэж хамтдаа орж бас бид хоёрын нэвтрүүлгийг тухлан сууж таалан болгосон үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Ингээ дараагийн дугаараар дахин уулзтлаа. Баяртай. Баярлалаа. Тахавсан. Зоригт ха бизнес хийдэг үү? Тэгээ шүү дээ. Би таныг тэгж сонссон шүү дээ. Энэ зоригт гişүн чийсэн амар гişүүнээсээ гадна амар нууц далт тий. Амар бизнес хийдэг амар мөнгөлөг зүгэл гэл тэгээд итгэв гэж үний юм. Ер нь маш шиг олны өмнө нээлттэй ил. Гэсэн одоо хүүхдүүдээс мөнгө гуйж амьдрын гэдэг бол бас тий. онцгой. Тий онцгой. Тийм учраас одоо энэ гişүн болоогүй ачаар одоо энэ наснда баг анх удаага өөрийнхөө дураар өөрийнхөө таваар найз нөхдөдөө дуртаал юм гэж. Түгэлтэнд амар гоё байгаа юм би тий. Би таныг бас жоохон зөвхөн гişүн болцсон бол хадлан дээл хийхгүй. Гişүн болцсон бол шүүдэр дундуур гэж сайхан бүтээл төрөхгүй. Гişүн болцсон байсан бол би өнөөдөр ингээд Монгол орнууд тойрох гээд аялах гээд би тэр базаагаас сууж явахгүй шүү дээ. Тийм учраас бол энэ бол миний амьдралын хувьд их том завшаа. Энийг би одоо максимум ашиглах хэрэгтэй болж байна. Тэгээ зоригт ха ер нь бол манай нэвтрүүлгийг маш олон залуучууд үзэж байгаа л да бидний үеийн тий амьдралдаа дөнгөж хөл тавьж байгаа. Тэгээ одоо та бол маш мундаг бизнесмен, улсын хурлын гишүүн, сайд байсан тий. Ингээл та бол одоо маш олон юм үзэж харсан. Мэдээч таны амнаас унах үг болгон бол залуучуудад алт тий. Тийм учраас бас манай нэвтрүүлгийг үзэж байгаа маш олон залуучууд байгаа. Тэднэрт ер нь боловсрол хэрэгтэй юм бэ тий. Ер нь ялгаатай хэлэхэд манай нийтийн хүмүүсийн үгийг битээ сонсч ирэх гэсэн. Яа. Өөрийн дуудлагаар л явах хэрэгтэй шүү дээ. Өөрийн хүслээр л явах хэрэгтэй шүү дээ. Өөрийгөө хүчлээд нэг сар өглөө 6 сарээс урчгаад хүн өөрөө ондоо болчихдог.
За ажил хөдөлмөр дээр ийм байдаг юм биш. Тэгвэл хайр дурлал дээр төвчээр хэрэгтэй. Хайр дурлал дээр ч өглөө 6-д босох хэрэгтэй шүү дээ. 6-д босноо гэдэг нь хүн өөрийгөө удирдах чадчих. Хайр дурлал чинь сэтгэлийн одоо босол их тийм хөөр янз бүрийн юм дагуулдаг шүү. Тэрнээсээ болж азтай хайр дурлал, азгүй хайр ер нь ингээл амжилт нь өөр янз бүрийн тохиолдож шүү. Тэрээшээ өглөө болгон 6-д босч чадах юм бол бүх юм дээр одоо аз юм дагуулна. За тэгвэл залуучуудаа ажил дээр болон хайр дурлал дээр өглөө 6 цагт бос. Эрүүл байгааг бол 6-д бос. Ажил амжуулыг бол 6-д бос. Таалагдыг бол 6-д бос. Төвшөрмээргүй бол 6-д бос. За хөөе, хоёлаа тэгвэл одоо гоё тархтаа боов идэх үү манай нэвтрүүлэг юм байна. Би одоо тэр нь ямар андаа уугаагүй явж гинөө. Үлсэж гинөө. Кофегаа нуусмаар. За тархи шүү. За эхлээд тархаа уучих. Танаа нэвтрүүлэгт байн ороод ирэх байн юм тий. Тийм шүү дээ. Банк тархтаа боов. Тэг чи өдөр болгон юм видео гайгүй тий. Гайгүй тархалтай. Өө тэрийг гэж муу. Та юу гэж ойлгоод? Ядаж юугаа амтрах юм би ойлгоно. Тэрийг гэхээс би юугаа тэгвэл хэлж байна. Юугаа хэлсэн. Ер нь бол би их тогтмол хүн шүү дээ. Нэг юм сонгосон бол яг тэрэнд бат ер нь солидгүй. Юу вэ? Та юу солид гэж байна? Юм солид. Би зүгээр л сувгаа та хэр солид юм бэ гэж асуусан шүү дээ. Юу? Ер нь суугч солидгүй, утсаас солидгүй, камераа солидгүй, кофений том сос солидгүй, нас шиг ер нь тийм юу солихгүй яваад гэдэг юм шиг мэдэх. Юу хүн хөвгчлээ асуулт асууж байгаа чи сэрээс алхах. Хааш. Ана одоо та нар чинь тэгж асууд юм байна. Би чинь танаас шиг насны хүүхдүүдтэй нэг харьцаад байна. За. Та нар чи яриа хөрөг чинь заримдаа бодлоо. Хаяа. Тийм. Одоо тэр шүүдэг дундуур дээр нэг сонсгол нутгаар өгөн байгаа. Тиймэрхүү л болох юм байна шүү дээ. Яг чамаач одоо тэрнийг гэхээс нь юу үлээ гэж бодож байгаа. Солидгүй харин юу ч солидгүй үсэн солидгүй. Үгүй зориг тахаа. Та ч одоо наснаас амар гой залуу харагддаг ш. Та юу мэдтий? Яах нь? Үгүй яах ч би таныг л өдөж оргоо гэж дээ. Зүгээр яах вэ? Ер нь зүгээр. Ер нь зүгээр гэдэгтэй. Би 50 насныгаа хийж хахад хүмүүс намайг 30 таар хийж чинь гэдэг байсан. За. Одоо тэрнээс хойш мөлий бас юу өгчлээ шүү дээ. Цаг хугацаа өнгөрсөн үү? Тэг явчлаа. Гэхдээ манай зориг тахвал ер нь бол би яг нэг магтчихээ. Ер нь бол ийм гоё залуу сэтгэлгээтэй, эрч хүчтэй, жавхаалаг тий. Тийм нэг өнгөлөг. Яг бор арьстай л да. Тэгтэл өмнө гоё өнгөлөг тий. Гоё тий. За гинэ та баярлалаа гэ. Йоо яаж хөгжөөгүй зориг тахны би бүр багцыг нэмж өгье. За баярлалаа. Үгүй зориг таха бас яагаад дургууг нь хүргээд бас цаашаагаа хараад илгээ тэрээ зөксөж байна. Ер нь нэг байран дээр тогтож чаддгүй явж л байдаг. Тийм байх тий. Эндээс тэгээд ах шиг байна. Тийм байх тий. Та ч бид дүр ямар хөөрхий мэдрэ мөнгөнж байгаа тэр дүлий тий. Йоо бүр үнхээр гоё. Тэр залуу эмэгтэй хоёрын хоорондын харьцаа тэр яриа хэлсээс одоо цагийн та нарын харьцааны хэв маяг гаргаж байна. Ер нь бол өөр хэлээ. Жохон өөр. Яагаад өөр вэ гэхээр үгүй хөдөөнөх биш тийм гоё цэвэр чимхий би нэгэ хүндлэхтэй тийм байхгүй шүү дээ. Одоо ч манайх баг анх уулзсан өдрөөл харагдаа яа тийм. Тэгэл 2 3 дахь өдөр дээрсэн одоо баг ирэхэлдээ баг хайраа ханаа болол яваад гэдэг нэг иймэрхүү хэвлэгхэн харилцаанууд маш их байгаа. Тэгэхээр танай кинонд дээр бол үнэхээр хайр дурлалыг үнэтэй үнэхээр гоёор харуулсан билээ. Аанда ингээ ийм их шиг дасж штэ тий тэр хоёр чаа. Их гоё кино олсон билээ. Баярлалаа. Юу киноны PR хийж бай. Дараа нь мөнгө төлөрөө давсаа явуулъя за. Би самт зүгээр YouTube дөрөвчгийн дата үед. Тийм үү? Чи амар хурдан гэсэн зэ үний юм уу? Тийм үү? Хурдтаас гадна Монгол улсыг бүрэн бүрхэж чадсан байгаа. За, энэ сүлжээ байна гэж юм уу? Дөрөвч зөвхөн Улаанбаатарчуудын ч юм уу эсвэл Улаанбаатарын төв хэсгийн хэрэглээ байсан бол. За. Одоо захын бүх сундад дөрөвч юнитэд орсон. Ямар талаагийн тий. Одоо биш оноо модашгүй шахуу одоо Монгол орны бүтэн төрөх шээ. За. Нийт 300 гаруй сум суурин агуудыг бүгдийг өгч байгаа. Энэ ийшээ явах одоо миний урам зориг итгэдэг одоо шиг дөрөвчийн баталж одоо юнитийн учраас би хизээш одоо энэ нийгмээс тасрахгүй хоо дунд нь явах юм байна. Тийм. Тэр шийдвэрийг гаргахад тэр юу гэх дөрөвчийн бол асар нөлөөсөн нь. За ингээ юнитийн дөрөвчийн нөлөөсөн бэ? Кино рекламын нөлөөсөн биш юм. За тийм баярлалаа. За тэр яг гой зоригт хаа. Ер нь та биш үү те? Тэрийг хийж солидог үү? Тэрийг.
Одоо бас манай үзэгчдэд бас сонирхолтой голом цонхын ой болж ирсэн. голом тод болоо. Тийм голом цонхын ой болоод. Би Тэр дуушлах хэмжээнд дээр зөргөө тавиад. Зөргөө гэсэн зөргөө байгаа юу? байгаа шүү дээ. Тэр чинь одоо ингээд янз бүрийн хүмүүстэй нэг оронд байгаад байдаг. Сар зөргөө чинь зүгээр үү? Үгүй зөргөө битэрийг та юу гэж боддог юм? Зөргөө битэр чинь уран бүтээлийг хамтдаад бас ямар янз бүрийн юм байхгүй ш. Тэгээд байхгүй шүү дээ. Найз залуу байна уу? Байхгүй. Энэ орноос юмтай олчих гээд. Үгүй ээ, бүү юу? Энэ шаарал шуулна хаа тий. Бат штэ. Энэ телевизийн нэвтрүүлэг чи ихнэр үзсэн шүү дээ. За тийш дээ та Нэг ихтэй оронд орсон чи ядаж буруу тийш харъя. За тийг бас би чи ихнэртэй өнөө чи өөе зоригтхаа ёо ямар хэцүү бэ араас нь лэр би одоо танаас нэг асуулт гэсэн байна. Хоёулаа ингээл нэг оронд ороод ингээл орой зурагт үзэн штэ. Тэг Univision-гийн видео сангаас ингээл та тэгвэл надаа ямар кино үзүүлэх вэ? Шүүдэр дунд. За ёстой наадах чи яри шүүдэр дундурыг би үзсэн. За үнэхээр Яг үзсэн чи? за би ярьчихгүй бүр Гоо чи ер нь уулсан уу, инээс нь ханаас нь яасан? би өштэй тэр охиныг ингээд би шудраг хэмэнд дуртай тий. Би үнэхээр ингээд би тэр хүүхэн тий. За ингээд нэг хэдэн сарын дараа би ингээд хүүхэдтэй олчлаа гэ худлаа тий. Тэр хүүхд залуугийн хүүг болгоод гаргаж болох байсан. Гэтэ тэр тгээгүү. Бас ийм зан чанар одоо бол их ховор болжээ тий. Бүсгүүчүүд маань хуурамч байна. Ийм байна тий. Үнэхээр амар гоё киноос нь баярлалаа шүү дээ хаа. Ингэж ярьж байгаа хүн шин за өөдөөс нь. Аа за гэхдээ үнэхээр гоё киноос нь. Яагаад вэ гэхээр амар энгийн гэсэн мөртөө ингээд зүгээр л тэр кино бол үнэхээр ядаагүй мөртлөөсөө бүр аим шигтэй гоё кино. Би бүр амар баярлсан. Тэр болохоор Univision дээр би шүүдэр дундор кино үзсэн. Шүүдэр Одоо дундаа үзсэн юм. Тэр үзсэн. Дахин үзэж болохоор кино. Болохоор кино бүр яаж вэ гэвэл тэр нөгөө дөрөв хөгшин ах байгаа шүү дээ тий.